Сайн байцгаана уу? Цаахан сургуулийн Монгол уран зохиолын багш Адам мэдэг байна. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг 9-р ангийнхандаа зориулаад баримт мэдээлэлд үндэслэн шалтгаан үр дагаврыг тайлбарлах гэсэн сэдвээр бэлтгэлээ. За багш нь дэлгэцэн дээр зураг өгсөн байна. Зургийг сайн ажиглаад шалтгаан ба үр дагаврыг гаргасан өгүүлбэр 3-ыг зохиож бичээрэй. За зургаа сайн ажиглаарай. За багш нь 3 өгүүлбэрээ зохиождсон байна. За эхний өгүүлбэр хийжүүлсэн ундааг байнга хэрэглэвэл шүд цоор хаюултай. Хоёр дахь өгүүлбэр хийжүүлсэн ундааг тогтмолд хэрэглэсний улмаас ясны сэргэжилтэнд өртдөг. За дараагийн өгүүлбэр унтахын өмнө хийжүүлсэн ундааг их хэмжээгээр ууснаас нойрны хэмнэл алдагдана гэсэн өгүүлбэрүүдийг багш нь зохиолоо. За өгүүлбэрийг сайн ажиглаад хараарай. За улаанаар тодруулжсэн хэсгийг сайн ажиглаж хараарай. За улаанаар тодруулсан хэсэг маань шалтгаан ба үр дагаврыг илэрхийлсэн өгүүлбэрийг хооронд нь холбосон холбоос байна. За эндээс шалтгаан ба үр дагаврыг өгүүлбэрийг хооронд нь холбох үг болно нөхцлөөр холбогддог болох нь харагдаж байна. За өмнөх хичээл дээрээ үтсэн байгаа. За багш нь хийж болсон ундааны талаар дараах мэдээллийг бэлтгэлээ. За үүнд чихэрлэг хийж болсон ундааны найрлагт кофеин, фосфорын хүчил агуулгадаг. Энэ нь ясны эдисийн эрдэст хатуулагч чанарыг бууруулж ясны сэргэжилтийг үүсгэдэг бөгөөд фосфор нь кальцийн шимэгдэлтийг бууруулах, кальцийг устгах үйлчлэл үзүүлдэгтэй холбоотой байдаг. За дараагийнхаа мэдээлэлтэй танилцъя. Бөөрийн чулуу бөөрийн өвчлөлт хүргэх эрсдэл агуулдаг. Фосфорын хүчлийн нөлөөгөөр чулуу үүсгэдэг бөгөөд өдөр бүр уух 350 мл хийжүүлсэн ундаа бөөрийн чулуу үүсгэх эрсдлийг 15% өсгөдөг болох нь нотлогджээ. Сингэнсэн сайхан амттай болгохын тулд нүүрс хүчлийнхээ удаан хадгалахад муудахгүй байхын тулд натрий бензот эсэлдүүлэхгүй тулд нимбэгний хүчлийн натрий, ортофосфорын хүчил, их хэмжээний натрий гээд тоочоо тавил дан химийн бодисуудаас ундаа маань бүтэж байна. За мөн хуйтан сахар ихтэй ундааг их хэмжээгээр хэрэглэснээр шүдний цоорл үүсч хорхооддог байна. Яагаад гэвэл 200 г хийжүүлсэн ундаанд 5 цайны албаг сахар агуулгаддаг. Тиймээс таргалалт, харшил, батгашилт, шүдний цооролт үүсдэг байна. Бүр зарим эрдэмтэд сахарыг амтлаг үхэл, цагаан үхэл гэж нэрлэдэг. За дараагийн маань баримт
Газтай ундаа их хэмжээгээр хэрэглэвэл өөх тос задрахгүй. Өөх тос нүүрс ус хуримтлагцаар биеийн жин нэмэгдэж таргалалт үүсгдэг байна. Баримтууд дээрээ үндэслээд шалтгаан ба ур дагаврыг ялган танилцгаая. За эхний өгүүлбэр. Газтай ундааг их хэмжээгээр хэрэглэвэл өөх тос задрахгүй, өөх тос нүүрс ус хуримтлагцаар биеийн жин нэмэгдэж таргалалт үүсдэг байна гэсэн өгүүлбэрийг доорх загвараар шалтгаан ба ур дагаврыг ялган бичээрэй. За ингээд багшийнхаа бичсэнтэй өөрийнхөө бичсэнийг тулгаад хараарай. За шалтгаан. Газтай ундааг их хэмжээгээр хэрэглэвэл үр дагавар нь өөх тос задрахгүй. Өөх тос нүүрс ус хуримтлагцаар үр дагавар нь биеийн жин нэмж таргалт үүсдэг. За дараагийн өгүүлбэр. Хийжүүлсэн ундааг тогтмолд хэрэглэснээр шүд цоорох, яс сэргжих, бөөрийн чулуу үүсэх, биеийн жин нэмэгдэх, хорт хавдар үүсэх зэрэг эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд баталжээ гэсэн өгүүлбэр байна. За өгүүлбэрээ доорх загвараар шалтгаан ба ур дагаврыг задлан тайлбарлаарай. За багш нь багшийнхаа бичсэнтэй тулгаад хараарай. За шалтгаан нь хийжүүлсэн ундааг тогтмолд хэрэглэснээр үр дагавар шүд цоор нь яс сэргжин, бөөрийн чулуу үүснэ, биеийн жин нэмэгдэнэ, хорт хавдар үүсгэнэ. За өгүүлбэр 3. Таргалалт нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ болон хөдөлгөөний дутагдлаас шалтгаалнаа. Мөн биеийн жингээ хинж сураагүй буруу хөвшлээс үүдэлтэй гэсэн өгүүлбэрийг үр дагавар шалтгаанаар нь ялган бичээрэй. За багшийнхаа бичсэнтэй тулгаад хараарай. Үр дагавар нь таргалалт шалтгааныг хоол хүнсний зохисгүй хэрэглээ. Шалтгаан 2 хөдөлгөөний дутагдал. Шалтгаан 3 биеийн жингээ хянж сураагүй. За ингээд гэрийн даалгаварт доорх баримтыг ашиглаад хийжүүлсэн ундааны хор урших сэдвээр тайлбарлсан их зохиочжээ. Анхаарал тавьсанд баярлалаа.